Баруун өнгөрний болсон ертөнцийн сан. Эд баялагын хорхоотнуудын зүрхний өвчин сэдрээсэн сангийн төлөөх шунал өрсөлдөөн хийгээд түүний сургаар зохиогдсон адлын явдалт романууд нэгэн үе Европ аз доршигчдын Азгааг хөдлөгдөг байлаа. Эртний Мисрийн фараонуудын бунхан, Ромын партизын хөшөө, дундад зууны хаад ноёдын булш, далайн дээрэмчтэй орогнож байсан нууцлагдсан арлуудаар эрэл хайгуул хийж, гуйлгчингаас нэг л өдөр саятан болох хийрхэл давтсан. Хичнээн хүний амттай гордлого талаар өнгөрсний өгүүлж үл барна. Чухам тэдний дундаас ертөнцийн сангийн ид шидээр хөлдсөн бүхнийг дийлэгч Монте Кристо хүн тодорсон эсхийг хэн мэдгсэн билээ дээ. Харин Монгол оронд ертөнцийн сангийн эрэл төдийлөн нэр цууд гарч байсан удаагүй өнөө хүрчээ. Мянган жилийн түүхтэй газар нутаг маань ол зомог хайгчдын хумсанд майжуулсангүй хүчрхэг гүрний туур сүм дугны шатсан нурсан буйр нь намгүй мажирсаар тэр бүгдийг бид өнөөдөр ухаж түнхлээд байх хэрэгжүүгүй. Эцэдтэйгээ цуг түүхтэй хамт нойрсож байгтээ. Харин манад нэгэн үе ном санны хуудсанд их л дуйлан зарлаад намгүн болсон баруун өнгөр нь фон Штернбергийн тонош дээрэмдэж нууцлан дарсан ертөнцийн сангигчин тухай сурвалжилснаа энд өгүүлсэгүй. Ташаагүй үнэн болохыг батлахын алтамд мэдээллийг сурвалжин төв шударга журамт монгол хүмүүс байсныг уншигч авгаа нарын мэрэгэн оюун таалан үзье. Хэрэг явдлын ихэн Чандруу Өмнө жил гэж нэрлсэн аргын 1921 он цагаагчин дахиад жилийн зуны дунд сард юмсанжээ. Монголын журамт цэрэг улаан армийн нэгтгэл ангиудын хүчин шахагтан ухарсан цагаантнууд Түшэт хаан аймгийн Сумависын хошуугаар одоогийн Сэлэнгэ аймаг Зэлтрийн сангийн ачуугаар дайрч өнгөрөхдөө морин цэргээр өвч бүрэн хамгаалсан олон зуун тэмээн тэгэлсэн ачаатай явсныг нутгийн ардууд айх гайх зэрэгцэн харцгааж тэмээ үзээгүй хангаа газрын мал өргөд сүрдэж байсан гэлцдэг. Тэдний дунд монголчууд байсан бөгөөд ихэнх нь унах морь барих зэвсэггүй зөвхөн ажлын хүч болон зүтгэж явсан олдсныхын юмсанч. Цагаантнууд явсан очсон газар үрдээ ирээ зээргүү дээрэм тонуул хийж ардуудын ид тогшил мал сүргийг нь булааж гэр орныг нь төөмөрдөж үхэл хагцал тарьж тунч аимшигтай байсныг өгсчүүл нулимс асгаруулан ярдгсан. Гэтэл ийм нэгэн явдал болжээ. Намрын сэрүү орсон цагаар Эрдэнэ бангийн хошууны тамгын түшмэл Ванчиг тайжинд царай нүрийг нь олж таних аргагүй үс зүсэндээ дарагдаж өмссөн зүйлс нь биенээс нь унсан нэгэн нэр орж ирсэнд авгаа хүүхэд уулга алтан цочирдож сэжиг сүжгээр айн зүгтцгааж эхэл шуугаан тарьжээ. Ванчиг тайж олон газар явж юм үзэж нүдтэй альсан бичиг номд нэвтэрхий уужим саруул хүн байсан тул хэргийг тунгаахыг уртал болгон түүнийг совлон тэнхрүүлж өргөж тэтгэжээ. Тэр хүн чухам хэн байв? Энэ тухай хожим нь Ванчиг тайж өөрийн анд миний өвөг эцэг Баточирт ингэж ярьсан юм. Цагаантаа ухарсаар сэлэн мөрний хойд эрг бүтээлийн нурууны өөр биед тулан гашигдаж битүү ширэнг гүн ойд шургачин бүгжээ. Тэдний хойноос нэхэн байлцсан улааных нь нилээд хохирол үдсний эцэст халахавч саад бартаа ихтэй хөвчөд нэвтэрч чадсангүй гэдрэг бутсан юмсанч. Дайн тулааны жимээ идэж цагаантан тэндээ нэлээд тухлахын цтай сууршин ачаа бараагаа буулгаж тэмээнийхээ зармыг нь буудаж алаад зармыг нь сул тавьж хөөжээ. Үүнээс хойш нэгэн үе зэлтэр харуулын орчмоор тэмээ олширч мал сүрэг үргээж төвөг уддаг болсон гэлцдэг. Тэд хүчээр дайчилсан 20 гаруй монголчуудаар уртаашаа 30 алд, өргөшөө 5 алд, гүнээрээ 20 алд газар ухуулж дөрвөн талыг нь шургаагаар бэхлэн тогтоож асар том зойр бариулжээ. Тэр зойроо 5 давхар олгож яг л байшин шиг янзлан засахыг нь бодоход газар доор өвөл суух нөхөн гэр барьж байгаа болов уу гэж бодогдсон гэдэг. Цагаантны ааш аран шишинч өдөр ирэх тусам улам гэрцгий балмад болж хүмүүсээ хоёр нарны хооронд эцсийн хүчийг нь шавхан ажилуулж шүн болоход ядарч туйлдсан монголчуудыг хөлж, манаж, цагдаж хонон эсэргүүцсэн дургуутсан хэнийг боловч ямар ч өчиггүйгээр шуудалж адлан буудна. Энэ мэт томлогдсаар цөөн хэдэн монголчууд үлджээ. Дараа нь тэмээнд очиж авчирсан модон төмөр авдаруулан эскийд багалсан бараагаа задлахад тэндээс юу эс гарсан гэж санана. Тоосго мэт өрөөстэй гулуу залт хэдэн 10 авдар мөнгөн юмбүү Орос хятад алтан мөнгөн зоос загалмай Орос борхны том жижиг хөрөг сүмийн тавилга алт гэрийн өндөр суумал бурхан багш айлаас дээрэмдсэн бололтой бөгж аймаг буговж шүр сувд эрдний чулуу хөөрөг ганс ноёдын малгааны отго джинс хит утга Монгол эхнэрийн гоёл тэргүүтэн шуудаагаар асгаржээ.
Энэ бүгдийг нягтлан бүртгэж төрөлжүүлэн ялгаад торгонд боож хусны үүсээр бүрж авдарлан зойрондоо зөөж тавилж байлаа. Ганц авдар ээлдэхэд 4 цэрэг арай ядан дааж байсан гэдэг. Харин алт гүнзгий 5 давхар газрын харанхуй ангалд энэ бүхэн байраа эзэлсний дараа дээрээс нь элсээр чигжиж шороогоор болж тэгшлээд үндэстэн зулгаасан өвс ногоо суулгав. Газрыг нь итгэж байгаа бололтой. Харин монголчуудыг энэ ажилд төдийл оролцуулсангүй. Өөрсдөө л хийгээд байж. Тэдний ааш араншин уламж тогширч бас дарсны халуун нэмэгдэж бие биетэйгээ хэрэлдэх зодтолдох нь бүрч гарав бололтой. Наран жаргахын алдад амьд үлдсэн монголчуудын нүдийг боож гарыг нь хүлж дагуулan явсаар нэгэн хадан хисааны дэргэд аваачин зогсоож гинэт буундуу тас хийлгэжээ. Хичнээн хугацаа өнгөрснийг бөө мэд нэг мэдхнээ амтай голтой үлдснээ мэдэрч шархан шархирсан бие жирсээр бүлхэн тийжилж чийгэнд норж дэвтсэн суран хүлээсэж тайлж амжжээ. Цагаантнууд нөхдийг нь буудаж бас дээрээс нь жадалж заримынх нь толгойг нь огтлон тамлан хайсныг үзээд ухаан баларцаж байв. Өөрийн хувьд гэвэл энэ удаа нар харж усуух аз тохиож цээжин буйг нь нэвт гарсан сумны ганц шархал шаналгана. Тэр шөнийн аимшигт явдлаас эцсийн удаа нүдэнд нь үзэгдсэн зүйл гэвэл нэг гартаа хасаг цэргийн богино ташуур, нөгөө гартаа нагаан буу арьсан цагааны даргын занал хийсэн нүдэл хялалцсан. Амьд хүн аргатай гिचээр өвсний навч шархандаа тавьж ургамлын үндсээр им хийж уулын жимсээр хүнс болгон гол залгуулж хөл дээрээ боссон юмсанч. Сар гаруй хүний нутгийн хөх ууланд инхүү тэнэн бодолж явсаар азаргын голыг уруудан шүрэн манхтай хүндэд нутаглаж байсан айлуудыг бараадаж ирсэн энэ байжээ. Ванчиг тайж дайсны гарт зовж зүдэрч үхлийн тамаас мултарч гарсан энэ хүнийг ах дүү мэт ажлан тэтгэж нэгэн намар нэгэн өвлийг гэртээ өнжүүлэн дайны хөл татарсан эрх хаврын цэцгийн улирлаар хөдөлгөөн морьтой эмээл хазаар хоол хүнсийг базаанд хөрж төрсөн нутгийн зүг үдэм ордуулжээ. Энэ хүн одоогийн Ховд аймгийн зэрэг сумын загчин ястан бөгөөд харамсалтай нэр алдрыг нь тэгэхэд би тогтоож авсангүй. Эр хүний замын хүзүү урт гихчээр хэдэн жил өнгөрсний дараа ачийг бодон тэрбээр Эрдэнэ бангийн хошуунд бээр хүрэлцэн ирж амийг нь аварсан ачид ванчиг тааштай ах дүү арилтан нутаг орондоо буцжээ. Дахин тэдэнд уулзах тохиол гарсангүй. Ванчиг тааж 1931 онд феодал хэмээн ад үзэгдэн баримтлагдж байснаа төрс суллагтаад дахин 1937 онд Монгол орныг нөмөрсөн сталинизмын улаан фашизмын шуурганд өртөж сурган бүрмсэн тасарчээ. Монголоо гэсэн сэтгэлтэй энэ тааж барууны цөлмөн дээрэмдсэн үндэснийхээ баялагийг чухам хаанаас нэгэн сайн мэддэг байснаа өвөөд зааж өгсөн нь одоогийн зэлтрийн сангийн аж ахуй нутаг дэвсгэрт багтах шүрэн манхлаад өгсөн өмнө биеэрээ цагаан азаргын гол хойд талаараа сэлэн мөргөн өнгөлсөн бүтээлийн нурууны хөхтэй хагад байдаг ажээ. 70 жил өнгөрсөний дараа энэ эдрэтэй ил явдлын зангилааг тайлах нь тийм ч амар хялбар биш байхаа. Эрдэнэсийн санг болсон цагаантнуудын дунд барон өөрийн биеэрээ байв. Төд удалгүй барон жанчин баривчлагдаж зөвлөлт улсад хүрэгдэн эрхүү хотноо цааслагдсан. Өнгөрний байцаалтын иргэн бүрдлийн дотор Эрдэнэсийн сангийн тухай мэдээлэлт байгаа эсэх нь тодорхойгүй байна. Ванчиг тааж 2 дахин хэлсэргээр баривчлагдаад байхдаа энэ тухай дотоод яамд өчиг мэдүүлэг өгсөн болов бас л тодорхойгүй. Харин 1940-од оны эхэнд Чойбл сангийн санаачлагаар Эрдэнэсийн сангийн мөрийг хөөж бүтээлийн нуруунаас биш амар баясгалант хийдийн хойд аманд цэрэг аваачин газар ухуулж үл мэдэгдэх шалтгаанаар нас барсан хятад эрхтийн бололтой олон хүүр гаргуулж түүнээс үүдэн өвчин тахал дархан уул ирлийг зогсоосон гэдэг яриа бий. Ямар ч хатугай улгууд үүх гэрчгүй этгээд байдаггүй үлгэрээр хизээ нэгэн цагт мартагдсан үнэн амаа нээх өдөр ирэхвээ. Эзэн юмаа мэдэж иргэн усаа хашдаг манай Монголын хуулиар Эрдэнэсийн сангийн учирч олдох ёстой.